За сайн байцгаана уу? Отокофлоп байна. Хүмүүсийн хамгийн дуртай, хамгийн их нэхэж, хамгийн их комент бичсэн бичлэг болов. Энэ амьдралдаа бүхнийг зэхэрх болон манхааны парт 3-аар уулзж байгаадаа баяртай байна. Өмнөх партад та ханхүүгийн малгайг авч өгөхөөс татгалзан орхиж явсан билээ. Үүнээс чааш явъя. Манай та хоёр ихрийг хаяад явсанд хоёр их дургуутсаж бид хоёрыг чи хаяа авчлаа штэ энд чи мэд дургу байна гээл. Хөрөдөр Френтиа чи биднийг шууд олчихлоо штэ гээл. Дараагаар наач манай шир нэг зүхтэлгүйгээр араас нэхлэ бариад явцсан байгаа даа. Тэгээл нөгөө жоох хүүхдүүдтэй тоглолдог шиг нөгөө хэдийг сайхан тархийг маанагт болсон шигэ. Ингэж явж байгаад ордны цэцэрлэглээ явж тайхан нарлал сууйдаа гэж бодоо сууж идэг. Тэгш нэгдүгээр ханхүүтэй таарчихыг хүсгүй л байна да гэж бодоол. Хоорондоо дахиад энэ хоёр тоглоод эхэлсэн байдаг. Би дахиад 100 хүртэл тоолно шүү гэж байж ил гинт цэрэг хувцастай хүмүүс орж ирээд ширээнд орохыг шалгаж идэг аа. Тэд нар ламбардын хувьд сүл таалга хинч ламбардыгийн гэрт дураараа орж ирэх ёсгүй дээ. Тэд ч бас нуугдаж тоглож байгаа юм болов уу? Ширээнд орохыг шалгаад байх юм. Манай тайж арай ухаантай болохоор энэ юм балан анхууч намайг алахыг хүссэн юм байна л да. Байж боломгүй. Нэгдүгээр ханхүү мө галзуу амтан тэр үнэхээр эзэн хааны хүлэг баатруудыг ламбардын арчлуу оруулчихлаа. Ер нь бол хааны гэр бүл болон ламбардын хоёр зэрэгцэн оршдог. Нэг эвсэл гэж хэлж болно. Энэ хоёр дундаа нэг гэрээ байгуулсан. Бид хоёр бол холбоотнууд. Тэгэхээр нэг нэгнийхээ хүндэтгэх ёстой гэж заасан байгаа даа. Ер нь бол ламбардыгийн аршид дураараа зэрэгтэй орж болохгүй л гэсэн үг. Тэгээ манай хүн чи хоёр ихрийг дагуулад гуруулаа гэлс гүүх хэрэгтэй байна. Цухтах хэрэгтэй байна. Тя юу болоод байна? Тайлбарлах цаг алга. Өвөөгийн ажлын өрөөлөг гүүх хэрэгтэй байна. Бид нэр хүүхдүүд харин тэд нар том хүмүүс. Бид гурав тэгж удаан гүйж чадахгүй. Хамгаалагчид өөрсдийнхөө үүргийг юу ч болоогүй мэт биелүүлж биднийг баривчлана. Бид хүндгэн нөхцөл байдалд орох болно. Гэхдээ тэргүүний ажлын өрөөлөө орвол өөр хэрэг. Хичнээн ёс зүгүйсэн ч гэсэн тэргүүний өрөөлөө дайрч зүрхлэхгүй байх. Гэ байж итлгийн турд нь ханхүү хаалгын хаагаа зогсож идэг аа. Хөөе дахиад уулзах шүү. Музаалаг. Эзэн хааны хүртэл ломбарди гэр бүлийн өмнө болгоомжтой байдаг атал. Угсаа залгамжлах ханхүүч болоогүй амтан дуран мэдэж орж ирдэг. Ямар аваа гөлөг. Миний өмнө дуулуургүй загинсаа охин хаачаа. Одоо байр суурь ойлгосон уу? Тэгвэл одоо миний өмнө сүгд. Уушлалт гуйл чамайг өршөөе. Гэсэн чи гинт манай хоёр их ирчээ. Чи хим? Яхаар манай тийг өвдөг сүгдүүлдэг юм гээл тэрч аваад амар хөөрхөө манай хоёр чи. Тэднийг салга гэлээсэн чи манай тий. Тэдэнд хүрээд үзээрэй. Ламбарди болон хааны гэр бүлийн оронд гэрээ байгуулсныг мартаа юу? Ламбарди харш дотор ламбарди удмын хүнд гар хурчгээд зүгээр өнгөрнөгийг чад бодоо юу гэж нөгөө хамгаалагч нь дотроо эргэлзэж байгаа хөөхгүй. Яах вэ? Яг юу болох хэвтэй вэ? Ингээ байж идэл хойноос нь рулак гарч ирнэ. Рулакийг гарч ирж байгааг анзаарсан байна тийч. Бүр дөрдөө орцсон уйлаад наад хац чи юу вэ? Дахиад намайг хуурах гэж оролдоо юу гэсэн чи өвөө нь гинт гарч ирэл рулак. Хин энэ хашгираад байна. Энэ ломбарди гэдгийг мартаа юу? Гүнтэй энд юу ч болоогүй штэ. Мэн шанет гарч ирэнгүүтээ. Замаас холд гэл шууд тэнд байгаа хоёр хамгаалагчийг шууд айлгаж байгаа байхгүй. Ямар ч их хүн хүүхдэд төрүүлж боддгийн адилаар хурж ирсэн даруйда өөрсдөө хоёр их хэрийг хамгаалаад зүгээр үү гимтэйг үсттэй зүгээрээ та биднийг аварсан тэр бүдүүлэг хүүхэд бүр өвдөг сүгд гэж түнд тушаасан ойлголоо. Үнэхээр баярлалаа. Чи ч бас их айсан байх та. Үгүй зүгээр. Үнэхээр төлөвшчээ. Гаалган чамайг сайн өсгсөн бололтой. Түүнтэй харьцуулбал ишхийхтэй сонссон л доо. Гэхдээ тэнийг ингэж бие авч явна гэж бодсонгүй. Үгүй тэр жүжиглэж дугаа бай. Хааны гэр бүл болон манай гэр бүлийн хоорондох гэрийг мэддгүй хэрэгүү. Мэднэ гэхдээ зүгээр л нэг хуучны гарын үсэг зурсан зүйл биш гэж юу? Эзэнт гүрний хаан цэргүүд орж болохгүй газар гэж хаана байдаг юм? Аав минь инээдтэй дүрмийг зүгээр орхино. Аав Жонус ч байгаагүй. Анхны хаан Роматила Дритли байсан юм. Тухайн үед гэр бүлийн тэргүүн байсан. Бинокс Ламбарди тэр үед гэрээ байгуулсан. Таавын нэрийг ингэж хэлж болохгүй шүү дээ. Та нар бүгд мэдлэг дутуугаас болж буруу зүрх ялгаж чадахгүй байгаа юм шиг байна. Яаж ийм зүйл болгож чадчихна? Мо зарцнаар уучлаарай. Манай дайчин дотроо одоол. Хөөх өвөө ханхүүгч эрдэм намгүй гэд хэлчихлээ шүү. Энэ хэрэг хааны гэр бүлийн анхаарлыг татахад хангалттай ноцтой гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Гэсэн ч ханхүү балчин наснаасаа болж алдаа хийсэн. Тиймээс энэ удаа чамайг зүгээр өнгөрөөе. Гэл манад яаж. Манай өвөө чи үнэхээр ухаалаг хүн юм аа. Гэхдээ анханасаа тэр юмыг л дуулууртай байсан бол ийм зүйл болохгүй байсан юм. Малгай авч өг гэсэн тушаал юм зөрчсөн. Намайг басамжилсан. Хангалттай эргэмдээцээ. Хаантан энэ талаар сонсвол танд л муу зүйл болно. Хэрэггүй амьтад хангалттай явцгаая. Энэ дахиж нэг хоромж өнгөрүүлж чадахгүй нэ. Дээрлэхгүй амьтан бэ. Френтиа намайг загнах болов. Хоёр ихрийг аюулд оруулсан гэж загнах болов. За өвөө хэлэх юм байвал хэлдэ. Одоо яах вэ? Сайн байна. Тий.
чамд ханхүүгийн утгагүй тушаалыг сонсох шаардлага байхгүй. Санаж яваарай. Хааны гэр бүлийн өмнө байсан ч өвдөх сөхөрч болохгүй. Энэ бол Ламбарди. Би ажлынхаа өрөөлөө явлаа. Хүүхдүүдийг чи хараарай Шанет. За аваа. Наашир Фринтия айлсан байлгүй. Өрөө рүүгээ яваарай. За аваа гихчээ. Намайг магтсан уу? Миний үйлдэл тийм их байсан гэж юу? Яг л Ламбарди шиг байсан гэж юу? Фринтия яаж байна? Унтчихсан байна надагтай. Тэгэндээ хичнээн хүчтэй байлаа ч гэсэн хүүхдэл бол хүүхд шүү дээ. Түүн шиг нэгний хөл дээрээ зогсож байгаа л өөрөө гайх юм шиг. Дүүгийн минь өрөөч гэлээ. Шууд дотогш орж чадахгүй. Төрдөө будин дээр хөвтүүлчих. Ойлголоо, Шанет охин. Ихчээ, юу болсон бэ? Охиныг сэрэх гээд байна. Яг чухал хийж байсан зүйлтэй байлаа. Уг нь хүүхдийг чинь аварчгаад явж байна гэж бодож байсан ч ийм болсныг жаахан ярилццгаая. За ихчээ. Үүрэг хариуцлага чам дээр ирсэн болохоор завгүй байгааг чи ойлгож байна. Тэгсэн ч гэсэн Фринтия жаахан хിവэрэ. Маш их анхаарал халамж хэрэгтэй байгаа. Аав нь хүүхдээ ингээд ганцаарнгийн үлдээж болдоггүй юм. Ойлголоо. Оройдсон ч гэлээ би шийдвэр гаргая. Чи арай ажилласаа гарах гэдэг юм биш үү? Фринтигийн хажууд байх талаар бодож байгаа гэж битгий хэлээрэй дээ. Та яаж мэдсэн бэ? Сул дорооч болтоо. Тэгсэн ч Ламбардигийн хуваар төрж өссөн нэг нь гэдэг чинь үнэн. Тэгэхээр нэг юм асууя. Аавыг үрд ийм эрүүл чирэг байна гэж бодоо юу? Гаалахан. Чи та ийм зүйл ярьж болохгүй шүү дээ. Би аимшигтай шуналтай. Би мэдэж байгаа. Одоогийн шиг толгойгоо удалгаад байвал чи чимээгүй. Амар амгалан амьдарч чадах бол байх. Гэхдээ гаалахан аавын хүч сулрах үед визэн шунлаас үүдэж ямар үмэн гарах талаар чи бодож үзсэн үү? Саяхныхтай адилхан хэрэг. Дорд үзэгддэг охиныг виз зөрөвдөх болов? Эсвэл тэр хааны гэр бүлд түүнийг зүгээр өнгөрөх болов? Азар чи ухаантай. Гадаа төрхөн чарцсангууд сайхан. Өөрийгөө илүү нээлттэй илэрхийлээд байвал хүмүүсийн учрыг олох тийм ч хэцүү байхгүй. Аавыг байгаа тэр хүчтэй болох талаар бодох хэрэгтэй. Бас маргаашнаас эхлэж эзгүй үедээ Фринтияг над руу явуулаарай. Надад чиний шиг их ажил байхгүй учраас дахиад нэг хүүхэд харахад асуудал биш. Баярлалаа. Баярлалаа ихчээ. Би түүний аавах их чинь шүү дээ. Намайг уушлаарай та. Чамайг ихийн хайраар дутаалгүй чадах чинээгээр их хайрлахыг хүссэн бүхэн биелэхгүй юм да. Эцгийн үүрэг минь зөвхөн хайрлах биш байж. Чамайг хамгаалж чадах хүчтэй болгоход гол учир нь байсан байна. Гэбэжитэл эцэн солигдоод мань ханхүү ээждээ загнуулж байдаг. Хатан хаанд би чамайг Ламбардид очихдоо болгоомжтой бэ гэж хэлсэн байхаа. Уушлаарай ээжээ. Тэгж байгаа Ламбардын гаршаас уушлахгүйсэн бэлэг яваач. Гэхдээ ээж өнөөдөр үнэхээр гутамшигтай байсан мэт. Тийм ээ. Тэгсэн. Юу таныг тийм гутамшигтай байлд оруулав? Би нэг л өдөр угсаа залгамжлагч ханхүү болоод эзэнт гүрнийг өдөртөн. Тийм байдал. Тэд яг өөрсдөө эзэнт гүрний өдөртөгч мэд аашилж байгаа биз? Бүнх Ламбардын нар тийм байдаг. Багахан хэмжээний мөнгөндөө бартаад хааны гэр бүл төртөл зохих ёсныг хүндэтгэл үзүүлдэггүй. Өнөөдөр юу болсныг бүү мартаарай. Фринтия гэдэг хүүхэд ханхууд бүдүүлэг хандсандаа харамсах болно. Ямар ч хүнээр хамаагүй харамсуулгал болно. Тэгэхээр та зөвхөн намайг л сонгох хэрэгтэй. Ойлголоо ээжээ. За эцсийн солигдож манай ихэд хичээлээ тарсан байдалтай өгтнаа. Өнөөдөр ч бас гэрийн даалгавар өгнө. Хэцүү зүйл биш ээ. Мэдээж хүн хүнээсээ шалтгаалаад тийм ч амархан байхгүй л дээ. Юу утгагүй юм яриад байгаа юм болов. Та нар дараагийн хичээл хүртэл асуултад хариул бодож ирэх хэрэгтэй. 8-чдын хувьд хамгийн үнэтэй зүйл юу вэ гэсэн чинь хоёр ихрийн нэг нь мөнгө үсттэй. Таны хариулт энэ байх нэ. Тэгэхээр дараагийн хичээл дээр энэ талаар ярилцгаая гэсэн чинь бөөнөрөө нөгөө хоёр ихэр гараад явах та. Фринтия явахгүй мүү? Би тэрнүүтэй жаахан янзалчих. Альвээ үйлчлэгч ирээд янзалчихсан штэ. Өмнөх амьдралд надад үйлчлэгч байгаагүй болохоор бүр тасал болчих. Бодоод байсан чинь Бэлэгсак ирээгүй юм байна. Нэг Бэлэгсак гэдэг та нар санаж байгаа бол визийн хүү. За тэр ирэхгүй байсан ч хамаагүй дээ. Ирэхээр энэ унтаал таардаг. Гэвэж хойноос нь гинт амар хөөрхөн охин гараад ирнэ. Өө хин бэ? Ямар хөөрхөн охин бэ гэсэн чинь Лорене байсан байж тээ. Фринтия чи ямар өнгөн дуртай вэ? Нөгөө ногоон гэж хэлэх юм болов гэж бодож улаан байдаг юм та. Гэж байнгын ногоонуудтай ногоон ов зэмсэд ханлс ногоон өнгөн дуртай байх гэж бодож улаан өнгөн дуртай байдаг. Дараагийн хичээл дээр уулзчихъя. Миний ямар өнгөн дуртайг мэдчих яахсан болов. Өөх Фринтия улаан өнгөн дуртай юм уу? Гэлвсийн оролдоод хурж ирээд автаа гацг ном уншаа сууж байна манай хүн чинь. Удахгүй төрсөн өдөр чинь болно шүү дээ. Чи надаас юу авахыг хүсэж байна? Нэр анх буцаж ирснээс хойш анхны төрсөн өдөр минь болох гэж байгаа юм байна. Чихмэл баавга авмаар байна. Чихмэл баавга. Чи хүүгэлдээ дургу биш үлээ. Өө дочи. Шууд л хүүгэд юунд дуртай билээ гэдэг бодол талгаанд орж ирээ. Чихмэл баавгааг хэлсэн байж шít. Бодоод байсан чихмэл тоглоом хэрэггүй мэн өө. Гэтэ тэгвэл өөр бэлэг бодож олох шаардлагатай юм байна да. Тустай байшин газар эсвэл өөрийн гэсэн бүлгэн мөсдөг юм болов. За зэн хүүхдүүдээс арай томдох юм байна да. Тажгүй ном байхад гэсэн чи. Өө тийм нэрээ чич морь чадахгүй лөө. Морь яаж байна? Моро. Ойролцоогоор нэг настай унаг аваад аятайхан өсгчхүүл яг чамайг насанд түрэхэд сайхан морьтой болчих юм байна.
Тийм амархан зүйл гэж юу аах вдэ? Морчин зүчээ, манаач, ичний мөнгө, үйлчлэгээний төлбөр гэл өстө мөнгө өстө урсаж өгөх юм байна. Түүнээс гадна охин чинь буцаж ирэхээс өмнө морин дайруулж өгсөн штэ. Хэрвээ морчин том болвол хоёлаа тэр үед зэрэгцээ сайхан морь онцгай. Миний охин морины өмсгөл ястаа сайхан харагдах байх та. Тийм ээ. Яг одоо сансан дээрээ сураглах хэрэгтэй юм байна. Аава, талархаж байна л да. Гэхдээ унаг гүнэглэхгүй юу? Гүнэглэнэ. Гүнэглэн гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Дөнгөж төрөнгүүтээ ихээсээ хагцсан штэ. Би л унаг байсан бол үнэхээр гүнэглэнэ. Энд ч бас ээжгүй гэдгээр дэлэндүүлээд морь авахаас жоохон царгалаад байгаа байхгүй юу? Айгуу зүүнс наатай манаа. Тя намайг уушлаар аав нь буруу бодсон байж. Тэгвэл гүүтэн зүг авчи. Юу? Бүр 2 морины тижэл 2 морины задал гарах юм биш үү? Хэрвээ хамтдаа навчвал салах шаардлагагүй. Жаргалтай биш гэж юу? Гэл автагаа ер нь тохиролцоод бэлгээ сонгоод ер нь дууснаа. Өнөөдөр чи хоёулаа гоё гадуур зугаалах уу? Хоёулаа цуг явах уу? Аав гадуур зугаалах гэж байгаа юм бах та. Хайчих юм болоо. Санснаас илүү зөөлөн бас нэмгэн болсон байна. Гэл бизнесийнхаа талаар явахта таг дагуулад явцсан байдаг. Бизнесийн талаар яриа хэлцээр хийхдээ. Автагаа очивол манай галагын чинь бутгад амархан агаар нэвтрүүлэх чадвар сайн. Цон өмсгөд үнэхээр тааламжтай. Манай дайчин дотроо одоо даавын ажил ямар явцтай байгаа юм бол доо гэж бодоол. Өнгө нь бодсноос илүү тансаг юм. Чайхан зузаан ч гэсэн хөнгөн болгоор тухтай юм байна. Бүтэнч зөөлөн. Шингээх чадварч сайн харагдаж байна. Одоохондоо язгууртнуудын тулд үйлчлүүлдэг цитак гудамжтны хувцсны дэлгүүрийн хажууд дэлгүүр нээх бодолтой байна. Чанаран сайн болохоор хүлээвэл нааштай хариу авч магадгүй юм. Өө тийм үү. Хүлээсгээс өөр арга байхгүй гэж юу? Манай хүн ч дотроо бодвол үгүй ээ, сайн материал хийчихэд бусдад таниулж чадахгүй бол ямар хэрэг байх юм бэ? Тийм ээ, өөр хөлбөр байхгүй болтой. Зөвхөн хүлээнэ гэж юу гэж дотроо бодов. Манай теачин бас жоохон гүйлгээ ухаан сайтай. Барьж үтсэн шигээ сайн арга гэж бодохоор гэжсэн манай хүн амар санаа. Цайлуу харангуудаа энэ байна гэж хэлээд сцен солигдчихдөг. Дараагийн сценд юу болдг вэ гэвэл язгууртнуудын цуглаан үдшилэг маягийн зүйл болж идэгөө. Ламбарди болон Агнес гэр бүлүүд хамтарч үйл ажиллагаа явуулж байгааг нэлээ. Тийм ээ, өндөр хүлээлттэй байгаа шүү. Гэл угаасаа хамгийн дэд өндөр язгууртай 2 гэр бүл хамтраад бизнес эрхлэхээр хүмүүсийн анхаарлын төвд орж байгаа нь аргагүй л дээ. Хэмжээшгүй их хөрөнгөтэй Ламбарди хатны гэр бүлтэй хамтарсан Агнес хоорондын бизнес, эрх мэдэл болон мөнгө. Үнэхээр сонирхолтой. Нэхэмлийн бизнесийг сонссон ямар шүү юм байгаа юм бол өрөндөөс торг оруулж ирж байгаа юм болов? Тэгж л бодож байна. Агнес өрөндийн гэр бүл юм чинь Ламбарди гэр бүлийн хувьд худалдаа 8-ны чиглэлээр л үйл ажиллагаа явуулдаг. Гэ байж идэл энийг сонссон виз чинь дотроо хараал идсэн гаалаахан чамаас боллоо гэж идэл хойноос нэхнэр нь гарч ирээд тархийг бүжинкэ угаадаг гэдэг нь мэдэгдэнэ. Хүмүүс чамлуу хараад байна. Чамайг шившгээд ирэхий чинь хүмүүс хүлээгээд байна штэ. Өөрийгөө хэн чадахгүй бол нэр хүндээ алдмаар байна уу? Гээл хойноос нийлээд амар яжтай инээж минэжсэн шигэ. Тэсэн чин мань виз чинь балкон дээр гарч ирэл. Моточ тэр бизнес минийх л гэж бодож байсан. Тэд нар намайг их л басамжилж байгааг нь мэдэгдэж байна. Гэвэж л ихнэр нь гаалахын хэрхэн ажиллаж эхэлсэн цагт л юу болсныг мэдэх байлгүй дээ. Тэгээч зүгээр нэг муу чанарын даавуугаас өөр юу хийж чадах юм? Харц гаралтай хүмүүсийн хэрэгэлдэг даавууг инлээ. Тим бизнес хэр ашиг болох вүлээ дээ. Тийм шүү. Гэр бүлийн тэргүүнч бас муулгүй байсан. Нэ хитгэл найдвар төрөхгүй байгаа нугаас тодорхой байна уу? Дотроо одоол мань визи ихнэрч дотроо одоол би ч гэсэн Агнес байхад миний өмнө Агнесийг моолж байдаг чи ястай ичүүрг амт юм да. Тийм ээ та бизнес үргэлжлүүлж ажиллуулж чадгал байсан шүү дээ. Л ханаас нь гатгаад байгаа байхгүй. Гаалаахан л танихыг булаацсан шүү дээ. Хонгор минь яагаад хоёул энэ боломжийг ашиглаад Агнестэй хамтарч илүү том бизнес эрхлүүлж болохгүй гэж? Агнес илүү даваа талыг олж өгөх гээд байгаа байхгүй юм аа тооч чи. Ингээ байж идэл буцаа эстэн лүгээс хэлжнэ. Би ч хармаар байна, би ч гэсэн хармаар байна гэж хэлээд мань таачин санамсаргүй юм шиг альчуурн дээрээ ногоон цаасгай чинь. Йоо, яг төгс цаарууллаа. Таавууг бол дахиж хийж болно. Чи гэмтгийг үүсдэ. Миний хөөргөө охин гэж байжсэн. Аваа уушлаарай. Үйлчлэгч дуудаа цэвэрлүүлчихье гэсэн чи цайн жижигхэн даванд бүрэн шингэсэн байна. Тийм ээ. Энэ ямар ч зүйлийг айгүй сайн шингээдэг юм байна. Анх бодож байснаас илүү олон зорилгоор хэрэгжилж болох юм байна. Бараагаа дэлгүүр өдлөө явуулахдаа загварыг нь ч бас тусгаад гоё хийж бас болох юм байна. Хүмүүсийн анхаарлыг татах байх. Энэ хангалттай биш байна аава. Би л нэг юм ихээс. Аава, даав бүх цаг шингээж эхлэв штэ. Дөг юм аа. Хэрвээ энэ даав хитрхи гайхалтай болохоор хүмүүс булаацалтвал яах болж гинэ? Тийм ч итгэлтэй биш байна. Гэхдээ эрэлт ихтэй байна гэж найдаа. Яагаад хүмүүс таалагдахгүй гэж? Үүнээс илүүтэйгээр миний бүтээсэн анхны даав юм шүү дээ. Энэ даавны талаар хүмүүс огт мэдэхгүй. Тийм ээ, аав яг наадахыг чинь хэлээд байна. Маркетингийн ухаан гэж юм шүү дээ. Өртчил тушааг туршлуулад үзвэл дээргүй юу аава?
Хүмүүс таалагдаж магадгүй. Тя, чисээ юу гэж хэлсэн бэ? Энэ дав үнэхээр сонирхолтой, зөөлхөн. Тийм болохоор хүмүүс хурч үзвэл заавал авахыг хүснэ. Бид ч хувьцааныхаа хувьд анх тооцоолсон ногдлоо биелүүлчих магадгүй л байна. Нэхэмжлэгчдийн тоог багасгаж болохгүй. Гэхдээ хэрэглэгчдэд давууг таниулахгүй бол ажилчдыгаа цалин өгч чадахгүй. Бараа материал болон ажилуулахын тулд хураамжуулалт төлөх хэрэгтэй. Тийм бол хийгдэж байгаа давуугаа эхлээд сурчлах хэрэгтэй. Өрчилж сурчлага. Тийм ээ. Давууны чанар нь сайн болохоор хүмүүс өрчлөөд гарчихвал сайхан санаа байна. Язгууртнууд хитэн гол хэрэглэгчд болон хүмүүсийг сонгоод нэг нэгэнд явуулж ивэл зүгээр юм байна. Анхны загвар нэгэд бэлэг болгоод явуулчихвал зүгээр. Гэхдээ худалдаа эрхлэхэд тийм ч их хугацаа үлдээгүй шүү дээ. Цагтаа амжуулъя гэвэл энгийн бүтээгдэхүүн байж болохгүй. Одоо цаг нь. Наад гарын альжуурд хийгээд өгөөч. Тя. Юу гэсэн бэ? Даавг жижигхэн төрүүлжин болгож хуваагаад буланд нь цэцгэн хий хатгаад айгүй хөөрхөн байн авч явах боломжтой гарын альчур хийжүүл зүгээр биш үү? Тэр ч загвар сайн болох нь л дээ. Ямар нэгэн онцгой үйл явц хэрэггүй. Зүгээр л цэвэрхэн. Хуваагаад л гой хөөрхөн чимэглэл хийгээл болоо. Энгийн чимэглэлч бас хийвэл зүгээр. Тяагийн хэлсэн шиг хатгамал хийвэл зүгээр юм байна. Зарим хүмүүс гарын альчур авч явдаггүй бол үзэг цаасны юм байна уу? Одоо ягс бичих хэрэгтэй. Яарах хэрэгтэй. Шууд трюк бүлгэмлөө явлаа. Баяртай аваа. Баяртай тя. Болгоомжтой яваарэ. За явлаа шүү. Нэгэн тэнгиснээр хоёулаа өдөржингөө өвөөтөгөө цуг хооллох уу? Юу идмээр байна? За баярлалаа өвөө. Мах идмээр байна. Үнэхээр амттай юм аа гэж идэж байгааг нь хараад агаар амар хөөрхөн байгаа зү. Сайн эдэт бүгд өсөж байгаа болохоор сайн эдэт авах хэрэгтэй. Өвөөгийн хувийн тогоочч амттай их юм аа. Миний өргөний хоолноос хамаагүй амттай юм байна. Шудрагаас хаана байна? Where is шудрагаас? Өвөө таа ч гэсэн илүү хийх хэрэгтэй штэ. Чамаа гэдгийг хараад өвөө цадчихлаа. Гиснээс тя чамд хүссэн зүйл байна уу? Хүссэн зүйлээ. Миний төрсөн өдрийн бэлгийн талаар ярьж байгаа юм бах та. Чамайг номонд их дуртай гэж сонссон. Жижиг номын сан байвал ямар байна? Хөөх, номын сан. Хөөх арай л үнэтэй биш гэж юу? Миний ач охины төрсөн өдөр болохоор сүрлэг бэлэг өгөх хэрэгтэй. Тэгвэл номын санг би ганцаараа ашиглах юм уу? Чи тхийг хүсэж байгаа бол тэгж болно. Сүүлийн үед аав ажилдаа явах болсон болохоор намайг авах их чинь үлдээдэг болсон. Тиймээс надад бодлоо зэгцлэх хангалттай хугацаа гардаггүй. Өөрийн гэсэн номын сантай болох сайхан л сонсогдож байна. Гэтэ энэ жил өөр юм аммаар байна. Юу? Би тийм сүрлэг биш ээ. Өвөө надад нэг тус хүргэхгүй биз? Тусламжаа. Тусламж гисэн үү? Эртээрээ хизээ нэгэн цагт өвөөгийнх нь хүчээр хийж чадах зүйл байвал хийж өгнө. Бүхэл бүтэн номын сан барихаас илүү том бэлэг болно гэдгийг мэдэж байна уу? Тийм үү. Арай хэдүүлж үжиглчихв. За тэгье. Ураа, маш их баярлалаа өвөө. Гэж хэлэл энэ манай тяач бас цаагаараа айгүй далд ухаантай юм гэдэг байгаа байхгүй юу? Өвөөгөө найрсан шигэ нэг энэ цаагуур юм зохицуулаад айгүй ер нь санаатай л хүн л дээ маань тяач. Манай галагын дараагаар нь Агнес гэр бүлийн тэргүүн дээр хурж ирнэ. Худалдаа эхлэвгүй юу маш их захиалга орж ирлээ. Гэл яасан бэ гэсэн чинь маань тяагийн дөнгөсөний гаргасан гарын альжуурын санаа нь амар амжилттай болоод тэр даавуугийн ямар чадвартай болохыг бүх язгуурт нь мэдээд авцсан. Тэгээ тийм болгох айгүйг сонирхолтой, айгүй гэрэлттэй байж таарад. Мэн галагын чи бүр баярлаад, бурхандаа баярлаа гэж уйлаад. Уйлаад яах вэ? Чиний лач юу дээ гэж. Хоёлаа тэмдэглээд өнөөдрийг уух хэрэгтэй. Гэсэн манай галагын чи арх огт ууч чаддгүй юм бэлээ. Ийм гашуун зүйлийг хүмүүс яах гэж таашааж угаад байдаг байна. Таны үнэхээр юм холч ухаантай гэж бодсонгүй. Гарын альжуурны чи ачаар манай дэлгүүр бас бус газруудад асар их хэмжээний захиалга авсан. Тэгэхээр бидний амжилт таны лач гэсэн үг шүү дээ. Нөгөө онцгой шалтгаан байхгүй л дээ зүгээр. Ашиг олохын тулд илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Гэ байж ил манай хиний толгоонд нь гаалахны толгоон бууж ирдэг аахгүй юу. Хэрвээ охин хамгаалмаар хэвэл хүчтэй бол гэж хэлсэн. Игчийнх нь үг толгоонд нь ёг гэж жирэл. Би тяагийн төлөө хүчтэй болох ёстой. Ингээд хажууд талд байсан Агнес гэр бүлийн тэргүүнд энэ талаар надад хэлэх зүйл байна. Давууны үйлдвэрлэл хөлөө олох үед би энэ бизнесээс гараа татах бодолтой байна. Яагаад одоо хэцүү үед бараг дуусчихсан шүү дээ. Үр дүндээ сэтгэл хангалуун суух ёстой биш гэж юу? Бүтээгдэхүүний үйлдвэрлэл дууссан гот бизнесээ сайн удирдвал энэ хийвэр хадгалаад явхад хэцүү зүйл байхгүй. Би өөр нэг бизнес эрхлэмээр байгаа юм аа. Өөрөө бизнес эрхлэмээр байгаа юм уу? Тийм ээ. Бас тэр бизнесмен Ламбардигийнх биш. Зөвхөн миний нэр дээр хөрөнгө байх болно гэж би бодож байна. Миний нэр доор ялангуяа тяад найдаж болох зүйлтэй үлдээмээр байна. Одоогийн хишгээ 50 байж болохгүй. Тяагийн ирээдүг дэмжихийн төлөө өөрийн хийж чадах бүхнийг хийх ёстой. Залуу хүн гэсэндээ үнэхээр ирч хүчтэй байна шүү. Ойлголоо. Гэтэ тодорхой хэмжээнд тогтворжуулаад ирэхээрээ надад ямар төрлийн бизнес болохоо хэлээрэй. Зөвхөн танаас хамааралтай юм бол би хөрөнгө оруулахад бэлэн байна. Гэл манай гаалах нэгдэр Агнес гэр бүлийн тэргүүн бүр шүтцсэн байгаа юм чи. Шинэ бизнес эрхлүүл надтай хамтрахгүй мүү? Үгүй ээ би зөвхөн өөртөө л
өөртөө л найдаж ажиллаа хийх хэрэгтэй. Яг энэ үеэр Мантиа нэг том хайрцагтай бариад явж идэг. Баяртаа харагдчих чинь та юу ингэж их баярлаж явж байгаа юм болоо? Хаашаа явж байгаа юм бэ? Эмчтэй уулзах чинь. Үдийн цагаар амттай хоол иднэ гэж хэлээл үйлчлэгч нартайгаа бүгднтэй сайхан инээж харьцаал. Хайрцгийг өргөлдчих үү гэсч үгүй би өөр аваа явж чадна. Гээл нөгөөдгөө барьсан чигээрээ яваад өгнө. Нөгөө насрагч нар нь манай теад бол нугсгүй. Миний хөөхөн охин гээл. Тэгээ дээр нь насрагч нарын харьцаж байгаа харьцаа хүртэл шал өөрчлөгдсөн. Ягаад гэвэл гаалахны эхлүүлсэн бизнес үнэхээр амжилттай болсноос хойш тэдний харилцаа ч гэсэн хамаагүй сайжирсан. Өмнө тэд нэг манай теаг хүн гэж юу нэг тоодоггүй. Ер нь бол нэг эзэнтнэ гэж хүлээж авдаггүй байсан. Сүүлийн үед л яадаг болчиход байгаа. Тэр ч яг уу. Манай теа чин эстра бирлээ гэл эмчийн өрөөлөг гүгээд орчдөг. Сайн уу эстра? Чи ирч гисэн авах. Өнөөдөр жимстэй бэлээ авчирсан. Бурхан минь үнэхээр баярлаа. Эстра гэдэг нэг өөр хэмж. Эстра бол их хаш болгоомжтой хүн. Гэхдээ тэр хүн амттанд нухсгүй гэдгийг манай хүн олоод мэдсэн байгаа байхгүй. Тэгээл сул талаар нь дэлэнтүүлж өөрийнхөө талд авах гэсэн санаагаар байнгын бяло барьсан шигэ. Аваад ирнэ. Тэгээ мань эстра чинь өөрөө бяло авъя гэхээр мөнгөгүй өөр хий тэрний чинь. Нэг жоохон нэг юм дадлагчгийн цалингаар яаж өлегтэй амьдрах вдэ тэр чи одоо. Тэгээ манай тяач бүтэн бэлээ авчирсан болох амтрагж идээрээ. Хүсний хэмжээгээр идсэн ч болно шүү гээл. Наач юм дотроо бодоод. Энэ үед ламбардыг ирүүллийн мөнгөний чадварыг харан шүү дээ. Ламбардыг чинь жоохон хүүхд нүртэл амар мөнгөтэй. Тэгэл манай театр чи ярьж байгаа л хэрвээ гарчин гимтсэн бол хэлээрээ. Үе мөч гэдэг бол зүгээр хараад зөксчдөг зүйл биш шүү. Надад шалгуулж байгаарай. Ахаа зүгээр миний гар одоо бүрийн идгэрсэн. Дахиад миний гар эвдэрх юм бол та эмчлэн үстэй гэсч юу гимтэх талаар чи яага бодоод байгаа юм бэ гэж манай театр чи загнаа. Дотроо яасан хөөрхөн юм бэ? Харагдж байгаа байдал нь ч ичимхий. Тэгэл мань нэмч болонгуудаа ихтэм судлаачаар орох мөрөөдөлтэй гинэ. Манай теачин бол энийг мэдлгүй байхав. Ягаад гэвэл энэ чи өмнөх амьдралдаа судлаач байж байгаад алдартай байгаад аавынх нь өвчнийг эдгэх имийг гаргаж авсан юм шүү дээ нүн чи. Тэгээ нөө нэг ахтамны явж судлаачийн ажил хийхээр одоогоор мөнгө байхгүй. Тэгээд төлбөрөө цуглуулах гэж айгүй их зовж байгаа. Бүх нөгөө мөнгөө яг төлбөрөө цуглуулахад хадгалчихсан байгаа. Тэгээд манай теачин хэр ихийг хадгалчихсан байгаа юм бэ? Нөгөө ойролцоогоор тал хувийн тэгжил таарна. Багаар цуглуулахаар багал юм байж таараа. Гайхалтай. Дахиад яахныг хадгалчихад л дутуу байгаа юм бүрдчих юм байна гэж манай дотроо бодож байгаа юм чи. Ийм баг цалингаар талын цуглуулсан хэрийг харин ч гайхамшигтай. Тэгээд дараантаа им судлалаар сурчаад юу их юм бэ? Эмийн ургамал судлалаар арай илүү системтэйгээр судалж тэгээ мөнгөгүй хүмүүсийг ачааллгүйгээр им авах боломжтой болгох гээл одоо нэг одоо хүртэл бас чийдэгдэж амжигдаагүй асуудлуудыг л бодж л байгаа юм л да. Энэ ч хүний нинжин сэтгэлийг гаргаад. Тэгээ манай теачин би чамд туслах уу? Та Ламбарди тэтгэлгийн талаар яриад байна уу? Яг бодсончлан гээл манай хүнч бодож байгаа байхгүй. Тэгээ Ламбардигийн тэтгэлэг гэдэг хамгийн анх нэгдүгээр парт дээр би ярьсан. Нөгөө ирээдүйтэй хүмүүсийг дэмжиж дараа нь ус төр эрүүл мэнд цэргийн хүчинд ингээд хамгийн авьяастай гар урлаач гэх мэт хүмүүсүүдийг бүгдэнд нь мөнгө өгж сургадаг. Тэгээ дараагаар нь өөрийнхөө Ламбардигийн нэр дор ажилуулдаг тийм системийг хилээд байгаа юм л да. Тэгээ тэр чи яг уу манай хүн чин эстрад чи манай Ламбарди гэр бүлийн тэтгэлэг авахд чинь би чамд тусалъя гэдэг лээ. Тэгээ манай хүн чин дотроо болж байгаа юм чи хэрвээ тэтгэлэг авахгүй байсан ч зүгээрээ миний хувийн хадгаламж тэрийг хангалттай авчна. Нэг оюутны экзамен төлбөрийг төлж чадахгүй Ламбарди гэж юу аах вэ? Бидний ярьж байх 2 хүртэл миний дансанд мөнгө орсоор л байгаа. Тэгээд мань теачинд очингуудаа за юу гэж бодож ин тоо гэсэн чинь юмж таныг үнэхээр 7 настай гэдэгт би итгэхгүй юм нэ. Үнэхээр сэргэлэн юм аа. Тэл төрүүлчлээ. Альвэ мөрөөдлийг чинь биелүүлэх чинь тусламар байна эстра. Би таны чадварт итгэж чинь. Тиймээс буцааж төлөх талаар битгий бодоо. Жаахан дарамттай санагдаж байвал хэд хоногийн дараа миний төрсөн өдөр болно. Гэр бэлэг ав. Бэлэг ээ. Тийм ээ. Гэхдээ тийм том юм биш ээ. Надад меклон им хийгээд өгөөч. Хэмжээ нэг гарын алгархгүй хэмжээтэй. Бүтэн сар уучхад ямар ч асуудалгүй юм байвал зүгээр гэж санагдаж байна. Меклон им гэсэн үү? Олон төрлийн ургамал маш их хэм тэжээл агуулсан. Таны насны хүүхдэд санал болгодог ч гэлээ. Та өөр зүйлд ашиглах гээ юу? Тийм ээ тийм. Би өөрөө уухаар байсан бол өдөр болгон багаар хийлгээд уух байсан. Меклон им бол хийж өгөө. Ганц тэр гэвэл хүн амьтан уугаад өвдөхгүй нь тодорхой. Би танаар муу зүйл хийлгүүлэхгүй. Битгий намайг тэгж муу хүн шиг бодоод те. Битгий тэгжих санаа зовоо эстра. Тэг дотроо бодож байгаа юм чи манай хүн чинь.
Мекло юм бол ийм хөгшин залуу хамаагүй бүх насныхан зориулагдсан болохоор шимт жилтэй. Бас хүмүүсийн мэддэггүй нэг үйлчлэгээ бий. Тогтмол хэрэглэвэл хүний биеийн хорт бодисуудыг гадагшлуулдаг. Тиймээс та санаа амар байж болно. Болж игэл маш өтгөн хийгээд өгөөрэй. Найдлаа шүү эстра. Таны ийм хүнд хортсон хүнийг биш аварна гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд удалгүй манай тягийн төрсөн өдөр болж идэг. Бүгдээрнгийн нөгөө өмнө нүгсэн даалгаврыг та нар санаж гинөө. 8 чи үний хамгийн үнцэнтэй зүйл юу вэ гэж асуултад юу болж таарсан бэ манай хаан гэж манай багш асууж байгаа юм л да. Нэр хичээл орж байгаа билүү гэ манай хүн чинь бүр тарих толгой нь өөр газар яваад өрчлөнгоос тасарцсан явж идэг юм шүү. Тэгээ манай хүн чинь лараны авахын хэлсэнчлэн 8 чингүний хамгийн үнцэнтэй зүйл бол найдвартай үйлчлүүлэгч гэх хариултын талаар юу гэж бодож байна? Би түүний зөв гэж бодож байна. Тэгвэл таны гэрийн даалгаврын хариулч бас ларанатай адил гэсэн үг үү? Үгүй ээ. Хариулт минь төстэй ч гэсэн өөр. Миний хувьд 8 чингүний хамгийн үнцэнтэй зүйл бол хүмүүс. Крой нэхэмлийн бизнесийн анханасаа сүүл дагуулах байсан. Гэхдээ Ламбардигийн нэрд сэв суулгах л байсан тэр өмнөх бизнес нь бол. Учир нь тэрийг үед виз удирдах байсан. Харин одоо амжилттай болсон нь миний аав удирдах байгаа болохоор тэр. Үр дүн насар ихээр өөрчлөгдсөн ярих ч юм биш. Хүн гिचнээ туршлагатай байгаад ч бүгдийг ганцаараа хийж чаддгүй. Тэгэхээр илүү мөнгөтэй болох тусам өөрийнхөө оронд ажил даалгаж болохуус итгэлтэй ахуйц хүмүүс хэрэгтэй байдаг. Зөвхөн давааны худалдаач биш. Улс төр гэр бүлээ удирдахад хичнээн ярвигтай зүйлүүд зөндөө бий. Нэг жишээ нь гэвэл хааны гэр бүлийн хүн нэр нөлөөтэй язгууртантай сурлаж сууж ураг төрлийн холбоотой болох. Бас өвөөгийн удирдах байгаа авьяастай хүмүүсийг хөгжүүлэх тэтгэлгийн систем. Эдгээр системүүд нь нийгмийн сүлжээг бий болгох гол зорилготой. Гэхдээ ураг төрлийн холбоотой байсан ч нөхцөл байдлаасаа хамаарч биелүүгээ сэлэм тулгах үеч бий. Мөн Ламбарди тэтгэлгийн системийн сурагчид төгсөөрөө илүү дээр нөхцөл амлсан өөр гэр бүл дуртай үйлчлүүлдэг. Тэгэхээр нөхцөл байдлаасаа хамаарч тэдний сэтгэл нь үргэлж өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Тиймээс ивент итгэж байгаа хүмүүсээ ганц мөнгөөр тэтгэж байж болохгүй. Тэдний хамгийн хүсэж байгаа, хамгийн хэрэгтэй зүйлүүдээр тэтгэх хэрэгтэй. Тэгж байж л зөвхөн надад үнэнж байх болно. Би ингэж л бодож байна. Үнний ортой л хариулт байна. Тэнгүүтээ мань тя бодож байгаа юм л да. Миний өнгөрсөн дэрснээс хойш хамгийн түрүүнд өөрийн бодлогыг хүсэж байгаа зүйл маань манай багш. Анх уулзахад юу бодож байгааг нь мэдхэд хэцүү хүн байсан ч. Гэхдээ одоо жаахан ойлгож байх шиг байна. Ноён Керриган та яг над чиг ухаантай хөөхөн бас ийдэг тийм ээ гээл манай хүн чинь нөгөө багшаагаас хөөргөхтэйгөө. Тэгээ байж идэг өнөөдрийн хичээл дууслаа гэсэн чинь манай хоёр ихэр бас нөгөө байдгаараа. Эрг чөлөөтэй боллоо. Цингүүн болох танхимд уулзцгаая гээл. Тэ хордлаарай гээл. Манай тэ ачмас байдгаараа гойцсон. Тэгээ хувцас өмсөөл. Хоёр ихэр чирүүлээл. Тэ төрсөн өдрийн минь төргий. Тийм ээ өнөөдөр би 8 насны төрсөн өдөр минь болж Ээл манай тяачмас амар хөөрхөн говцолцсон. Өмнөх амьдралдаа олонгуудаа манай тя зөвхөн аавтайгаа цомхон хоёулахна тэмдэглэж исэн. Харин одоо бүхэл хөд үйлчлэг хийж өгч байгаа. Энэ манай тя өнгөрсөн дэрснэрээ их юмыг өөрчилсөн гэдгийг илэрхийлж болж байгаамаа. Тэг бүх хүмүүс тя төрсөн өдрийн минь төргий гээл. Манай Лораны хүртэл төрсөн өдрийн минь төргээл. Тэг хүмүүс Ламбардигийн хүүхдүүд байна. Бурхан минь бяцхан мөртлөө үнэхээр гэрэл цацруулж байна шүү. Улаан хүрэн үстэй хүүхд өнөөдрийн цэнгүүний одуу гээл бүгд нөгөө манай таалуу анхаарлаа хандуулаад Лорана лүү ч гэсэн анхаарлаа хандуулаад хүмүүс ч яваалга. Тэгээ одоо болохоор өөндөө уулзцгаая гээл байж итл манай улаакийг харангуйта манай тэ гүс гүйж очиод тэрч аваад залтай охин чи ирчих үү гээл манай өөнөөс тэгж байгаамаа. Өнөөдрийн цэнгүүн чи ямар байна? Маш их таалагдчих байна. Бас ийм их хүн ирнэ гэж бодсонгүй. Тийм ээ өвөнд танилуудтай ирсэн юм аа. Бүгд манай Френтиагийн төрсөн өдөр дуртай яа тэмдэглэхээр ирсэн. Удахгүй очоо баярлаа гэж хэлнэ. Бодсончлон хүмүүсийн өмссөн хувцууд бүгд тансаг харагдаж байна. Зөвхөн нэр хүндтэй хүмүүс Ламбарди гэр бүлд урилга авна. Тэдний цугларсан газар энэ. Миний болон Ламбардигийн нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлж байгаа үдшилэг юм. Энэ үдшилэг нь намайг хүмүүс таниулахад хангалттай гээл манай өнж бодоол. Гиснээс өвөө аав хаана байгаа юм бэ? Нөгөө бодсноос ажил нь их цаг авах юм шиг байна. Нэхэмлийн газар дээр очиод шууд ирнэ гэсэн. Ойлголоо. Оройтсон ч гэсэн зүгээрээ. Гэхдээ түүнийг энд байгаа хүмүүс шиг сайхан хувц өмсөөрэй гэж хэлээрээ. Цэнгүүн штэ. Үйлчлэгч шууд хэлчихье. Цэнгүүний минь мад од ирчихсэн юм чинь одоо эхэлцгээ гэд байж итл нэгдүгээр ханхуу өрөөд ирнэ. Сайно Френтиа нүгт гарын нөөсч хүмүүсээл бас манай өний шижгээ нэргээд байгаа байхгүй юу. Өөрийн биеэр төрсөн өдрийн минь түрхгээр шийдээд ирлээ. Гээл нөө нэгдүгээр ханхуу гарч ирэнгүүтээ. Ханхуутай нэг ирнэ гэж бодсонгүй. Манай тяач айгаад өвөөгийн хойгоор ороод. Тэгсэн чи манай тяач ухаан суудсан болтой. Тэр өдөр ордонд буцаж очиад ээлжтэй нэлээд загнуулсан. Энэ боломжийг тохиолдуулаад
бүдүүлэг зан гаргасанд уушлт хүсмээр байна. Хатан тэгсэн гэж юу? Мэдээж энэ миний төрсөн өдрийн цэнгүүнч гэлээ. Ламбардигийн нэр дор зохион байгуулагч байгаа болохоор хатан тийм их хүн ирнэ гэж бодоагүй байх. Нэгдүгээр ханхүү энэ хүний өмнө уушлт гэж явуулж хүнийг зүгээр л молгоо амтан гэж бодсон ч дүүнэлсэн бололтой. Гэвч эрхэмдээцээ маа бэлгээ гардуулж өгөөрэй гэсэн чи манай таа чин маш их баярлаа эрхэмдээцээ. Үнэндээ би авмааргүй л байна гээл дотроо бодоод. Ээж минь өөрийн биеэр сонгосон таалагдана гэдэгт итгэлтэй байна. Тэгээ манай өнч хүчээр тэр алмазан зүйлтийг зүгээсээр сонголтгүй болоо зүүнээ. Тэнгүүтээ өвөн өнөөдөр чин төрсөн өдөр чин болохоор чамд онцгой үйлчлэгээ үзүүлнэ гэд би хэлсэн байгаа шүү. Тэгсэн чи манай өнч гэлс явахта зүүнийг зүйлтээ гэлс гаргаад хайр цэнд нь хийгээд зүр явхад тойгоор нь хойноос нь байн ханхуу дагаад байдаг. Тэг чи манай хүн чи өө намайг тоох хэрэггүй та явж лээ. Энэ хавар жаахан байж байгаад явчих нөө. Тэг чи манай хүн чи дотроо юу солиороод байгаа юм уу шаар вэ? Энэ бүр намайг өдөгсөн натаа байна л да. Уушлаарай. Гэхдээ би үеэлүүдтэйгээ хамт байх болохоор танд цаг зарцуулж чадахгүй нэ эрхэмдээцээ. Тоглох хүн хүсчихвэл өөр хүн хайсан дээр баг. Гэдээсэн чинь визийн хүү бэлгсээр тэгээд тэрний нэг дагалдаж яваад байдаг хоёрдугаар ахын хүүхд хоёр ханхууг дуудаад. Тэгэхээр өнөөдөр та ирсэн байх нэ. Зүгээр гэвэл бид харшийн иргэн тойрныг танд үзүүлье. Тийм ээ нэг харамсаад байх зүйл байхгүй л дээ. Тийм бол бид сайн хэрэг гээл манай хүнийг ч дагуулад явчихж байгаа юм л да. Тэс чи манай хүн яг дагуулж явуулахын оронд нэгдүгээр ханхуу гарнаас нь суг татснаа. Үннийг хэлэхэд чи мунхаг бардам амтэн ч гэлээ. Энэ хоёроос хамаагүй дээр юм. Гээл чихэнд нийлээд галзуу амтэн надад чиний магтаал хэрэггүй. Юунда бахархалтай царай гаргаад байгаа юм шаар вэ? Бэлгсэг бас яачих вэ? Тэр зөөлөг юунда надлаа ширтээд байгаа юм бэ? Би биш нэгдүгээр ангуул гэж хэлсэн штэ гээл дотроо одоо. Ингээ байж идэл хойно нь авгаг чинь хурж ирээд. Ферентиа энд юу хийж байгаа юм бэ? Наашир чиний төрсөн өдрийн цэнгүүн шүү дээ. Өөрөө бэлгүүдээ задлах хэрэгтэй штэ. Ингэж нэг юм чөлөөтэй боллоо. Тийм шүү. Бэлгүүдээ очиж задлах хэрэгтэй мартчих. Өө чи айчих гэж байгаа юм бэ? Би ч бас ярьж дуусаагүй байна гэсэн чи. Визийн хүү бэлгсээр хоёрдугаар ахын хүү хоёр талаас нь бариад татаад. Чи та бид хоёр танилцуулъя энэ элдв бусын зөвлөлүүдийг. Чи бус хүмүүс Ламбардигийнхан хааны гэр бүлтэй их дотн бололтой. Бэлгсэг ичигнэргүй зан одоо надад ингэж хэрэг болно гэж өөр бодсон ч. Гээд манай хүн бэлгүүдээ задлж эхэлнэ. Тэг чи хоёр ихэр энийг онгоолго гэ хоёр юм өгнө. Нэг нь болонгууд айгүй гоё харагддаг. Дүүпл амар гялалцсан. Тэг чи нэг нь болонгуудаа ном. Тэг бүгж хүзүүний зүйлт цаг гэх мэтийн зүйлүүдийг хүмүүс бэлгэлээд хамгийн гоё нь титэм гинэ. Бусдын харж байгаагаар. Хөөрхөн юм аа. Ястойгоо харагдчихэ нэг. Бүгд өөрсдөө бэлгүүдийг принтиад өгөөл. Хамтдаа бяцхан тэрхүүсэн дэнгэрүүчгэл харагдаж байна. Эхэндээ жаахан ядаргаатай ч гэж бодсон ч. Гэхдээ одоо бодсноос илүү хөвгчлөлтэй байна. Дараагийн айцгуудад юу байгаа бол гэдэг бодол төрөөд сонирхол татаад байна. Чи нэг тийм жоохон мэдгүй жожгоо хүүхд гаж ирэнгүүтээ. Та дараа нь энийг онгоолгоод үзээрэй. Энэ бяцхан хүүхд бол Кернери. Энэ хоёрдугаар ахын хүүхдийн хамгийн бага хүүхд. Тэр Астрал юугийн дүү. Жоохон болохоор гэр бүлээ дүүрэгаагүй инэрэнгүү сэтгэлтэй хүүхд байлээ. За тэгвэл Кернеригийн бэлгийг нээж үзье да. Гээл нэгэд байж итл аав нь ёслолын овц өмссөн чи. Өөх аваатаа үнэхээр царайлаг харагдчихээн. Уучлаарай хүлээлгчлээ гээл. Аава хамаг хурднаараа л ирлээ. Аав нь хамаг хурднаараа л ирлээ. Чи ирээд ингэж нэг юм бүгд цуглалаа. Тийшээ явцгаая. За гээл дагуулад явна. Тэнгүүтээ нэгдүгээр анхуу уулзсангуудаа Гаалахан Ламбарди юу болоо өрхөмдөөцөө. Уучлаарай надад танд дамжуулагсан нэг зүйл байна. Дамжуулах зүйлээ Ферентиагийн төрсөн өдрийн бэлгийг өгчихсөн санагдах юм. Ферентиад бишээ. Нийл ягаан тухтуу байна. Нийл ягаан тухтууг ашигладаг ганц л хүн байдаг. Тэр бол хатан. Хатантай нэг цайны үжилэгт өрсөн. Тиймээс заавал гэрээрээ Гаалахан ирхмээ. Тэгч манай тяач бодож байгаа юм чи. Ингиж нэг юм ортон руу орох боломжтой боллоо гэж бодоол. Харин маргааш өглөөн нь Мантиаг Женета ухаа ёс журам зааж өгч идэгөө. Ортон руу орж байгаа бол ёс журамтай байх хэрэгтэй. Тэгэл манай тяач нь номл хүншижсэн болохоос биш. Өв соёл тэ язгууртны соёл огт сурж байгаагүй. Тэг хийхээр бүр дандаа алдаад чадахгүй байгаа. Харин генетикч нь болонгууд нэг хийгээл 100 онооны хэмжээний амар төгс хийдэг. Үүнийг хараад авгагч та үнэхээр тэгж харагдаж байна. Та ийм яаж юм төгс үйдэг юм бэ? Энэ бол сургуультай ч штэ. Альвэ өөр арга байхгүй юм уу? Нэрээ сургуульт хийгээс өөр ямар ч өөр сайжрах арга байхгүй. Ялангуяа чи жижигхэн бас хүч муутай болохоор би чинь тас чадахгүй сургуульт хийх хэрэгтэй. За тэгээ манай тяачин бол буцаж ирснээс хойш унтаж хөвтгээс өөр юм хийж чадаагүй л дээ. Тэрнээс болоод аваа жин нэмцэн. Тэгээд энэний гол буруутан бол ойлгомжтой аав нь байнга миний өөрхөн охин байнга хоолоо байнга бөмбөгдөөд байгаа. Тэрнээс нь болоод энэ бол хоолны
дуршил нь бол амар өсцөөл байгаад байгаа л да. Тэс чин тэр хойно нь олонгуудаа хоёр ихэр ээжээ энэ хэр удаан хүлээх юм бэ? Би театрт тогломоор байна штэ гээл. Би дүйдээд байна штэ. Би залхмаар байна. Тэгсэн чин Шанет одоо яаж зөв ёслогоо ойлгосон уу? Чадлаараа сайн сургуульд хийнэ. Маргааш намайг шалгаад өгөөрэй. Хааны гатны өмнө шоолуулахгүй гэж бодож байна. Ялангуяа тэр нэгдүгээр анхуугийн өмнө огш шоолуулж болохгүй. Үргэлж чам шиг охинтой болохыг хүсдэг байсан. Яаж яваад ийм сэхлэггүй хоёр их ээж болчихдаг байна. Би ойрхон ирж байх болноо гээл ээжс чи. Шанет тэгэл ороод ирдэг. Энэ хэн байсан бэ гэвэл хоёр их яав. Манай хоёр их чи ааваа гэж шууд тэрвэрэд авчих юм чи. Ойл одоо тоглоё ааваа гэ. Одоо золигнууд чинь гээл ихнэн. Эдний гэр бүл амар аж аргалтай байдаг. Хурж ирвүүгүй Шанетыг үнсээл. Өнөөдрийнхээ ажилдаа завгүй байв. Хүүхдүүдээ сайн харсан мэстэй Шанет. Тэгэл үнсээл. Энэ л халуун дулаан гэр бүлийн ярилцаа байдаг байх таа гэж манай Тя дотроо бодоол. Тяач бас ирчихсэн юм уу? Энд хэр байна да? Сайн уу Вистас хүргэн ахаа? Тийм төрсөн өдрийн цэнгүн ч очиж амжаагүй дуушлаарэ. Тэр өдөр нилээн их ажилтай байсан. Зүгээрээ над руу явуулсан бэлгийг чинь би өмнө харчихсан. Энэ бол Вистас шүүз. Шүүлз гэр бүлийн том хүү. Шанет авахын нөхөр буюу миний авга хүргэн. Бурхан минь үнэхээр сайхан сэтгэлтэй юм а Френтиа. Дараагийн төрсөн өдрөөр чи илүү гоё бэлэг өгнө. Илүү гоё юм хөөх. Тэр Ламбарди гэр бүлийн гишүүн биш ч жижиг бизнесийг хариуцдаг. Бас нэлээд чадварлаг гэж яригддаг. Юунаас илүүтэй Шанет авахад их хайртай. Ойлоо Френтиа шиг юм хөөрхөн охинтой болох гэж үзэх үү? Шанет Ламбарди гэр бүл байдаг маш ховор хайрын шууханууд. Болоочтой араа гээл нөгөө хоёрыг чинь амаргалж байгааг хараад манай хүн чинь битүүхэн дотор атаархаал. Бүтэн гэр бүлээ арилзаа ийм л байдаг байх та. Гэбэжитэл эмч өрөөнд нь хурж ирсэн байдаг. Нөгөө алдарт яриад байдаг хор тайлах шингэнийг аваад ирсэн байдаг. Таныг авчирсанд баярлаа. Гэлс наад имээ ерөндөг болгож ашиглах гэж байгаа үстэй гэж. Тэр нөгөө мэдлээ. Надад санаа зовоод байх юм юу ч байхгүй юм байна штэ. Энэ хүнд хэллээ гэж юу ч өөрчлөгдөхгүй. Би хэлсэн дээ. Надад биш ээ гэж. Тиймээс та надад хэрэгтэй зөв ирээдүйн бүтээхэд л болоо. Уушлаарай. Гэхдээ би танд бүгдийг хэлж чадахгүй. Итгэж найдгаар сайн хүн болохоор би танд дараа нэг өдөр хэлнэ. Энэ имийг хааны ордонд л авч орох юм л да. Хааны ордонд та надад итгэж болно гэж амлаж болно. Энэ имийг зайлшгүй хэрэгтэй хүндэл өгөх болно. Миний санаа зовох зүйл биш л дээ. Жаахан ахаа ийм нухацтай байна гэж бодохоор санаа зовсон юм. Эстра, надад санаа зовоо юу? Баярлаа. Нэрээ шүү би болгоомжтой байна. Таны мөрөөдлийг дэмжинэгээд амлчихсан юм чи амлалтандаа хүрэх хэрэгтэй. Шаргуу ажиллах хэрэгтэй үсттэй. Тийм зүйл хэлэх гэсэн юм аа. Бүү сандраа. Цаг нь болохоор бүгдийг нь хэлнэ. Энэ имийг хийсэн болохоор мэдэх хэрэгтэй. Тиймээс тэр хүртэл чимээгүй байгаараа ойлгосноо. Би хүнд ч хэлэхгүй. Миний хийх гэж байгаа зүйл аюулгүй гэвэл худлаа ирсэн юм болно. Гэхдээ нэг их санаа зовох шаардлагагүй. Би одоо зүгээр л 8 настай хүүхэд. Тэгээ ордонд байх ёсгүй газартаа явж байгаад баригдчихвал тийм сүртэй зүйл болохгүй. Тэсэн чи мань гаалаахан чи сандарцсан. За анхудаа хааны ордоо орж үзэх гэж штэ гээ сандраа. Бурхан минь аава та үнэхээр болчихор зориг муутай юм аа. Аваа би зүгээрээ. Гээл нөгөө энэ хоёрын аав охины харилцаа бол үнэхээр бас бестийн бест гоё харилцаа шүү. Тэгээд тэр хоёр ордоо орж идэгөө. Тэгэд хааны харуулууд ордны аюулгүй байдлын төлөө шалгах хэрэгтэй. Эхлээд сүүх тэрэгнээс бууж болох уу? Ламбардигийн сүүх тэргийг шалгах гэж байгаа юм бах та. Гэхдээ үгүй миний мэлкэн имийг хэрэглэх хязгаар бий. Баригдвал намайг сэжиглэх нь гарцаагүй. Гэтэ одоо яах вэ? Гээл өсөн чинь. Манай гаалахын ч байн хулчгар байдаг юм болов. Би бол гаалахын Ламбарди. Хааны гэр бүл намайг өрсөн. Ламбарди болон хааны гэр бүл хоорондын гэрээг хүндэтгэх ёстойг анхааруулъя. Уушлаарай. Танаас хамтран ажиллахыг л хүсэж байна. Замчийн хувьд Ламбардигийн сүл тэмдэгтээ бүх сүүх тэрэгнүүдийг хааны ордонд саадгүй нэвтрүүлэхийг зөвшөөрдөг гэсэн хэдий ч тэд ордонд хайлтаа үргэлжлүүлэхийг шаардж байгаа бол хатны тушаал гэж битгий хэлээрэй дээ. Уушлаарай. Хатнаас ирсэн өөрчлөлт санаалга байна. Үгүй ингэж байх цаг биш. Өндөр тунтай Мелко эмиг авч явбал баригдчихна. Яах вэ? Яаж хийж байгаа нуух хэрэгтэй? Шалгахыг зөвшөөрөй гэхдээ хүүхдэд гар өрөхгүй шүү. Хэрвээ өөртөө ч бас гар өрөхгүй. Үүнийг Ламбардигийн нэрийг барин үнслэлтэй хэлье. Бодлогогүй шалгалт чинь миний байр суурийг хүндлээгүйтэй адилхан. Гэж идэл харуулууд сүүх тэргийг шалгаа шидэгтэй марагдаагүй болохоор одоо ингэ явуулъя. Гаалахан тяач яаж ч ба их айсан байлгүй дээ гэсэн чи манай тя арын хаалгаар нь гараад гүйцэн байдаг. Сонир юм да. Ялчгүй харсан юм да. Жаахан хол байсан ч гэсэн андуураагүй. Ийм газар хар үстэй хүүхэд байна гэдэг боломжгүй. Тэгэхээр бодлогогүй
аргагүй загнаж гараад ирсэн ч ийм боломжийг зүгээр өнгөрөөж чадахгүй. Тэр угсаа залхамжлагч ханху болсныхоо дараа түүнийг Ламбарди гэр бүлийг хайр найргүй нураа унахыг би өөрийн нүдээр харсан. Гэхдээ байгаа бүх мөнгөөрөө бүлэгмээс түүний талаар багахан мэдээлэл авцсан. Хатан ханхуг болон түүний ээжийг өөрийн ордны баруун хэсэгт ойд ундах хуучин хаалттай өргөнд хорьсон. Тодруулбал тэднийг хорьсноос хойш тогтнолыг нь үгүй хийх бодолтой байгаа. Ийхүү Фризийн ээж нас барсны дараагаар тэр аажмаар бяцхан ханхуг хордуулж эхэлсэн юм. Шууд алчгаагүй. Баг тунтай хороор багаар хордуулсан. Бидэн доктортойгоор бүрэн нөлөөлөөгүй ч хоёрдугаар ханху амьд үлдсэн ч үр дүн нойргуудлын хэлбэрийн хүнд өвчтэй болсон. Тухайн үед ямар ч хэрэгцээгүй мэдээлэл байсан л та. Гэхдээ одоо тэр мэдээлэл надад маш хэрэгтэй. Тэгхийн тулд түүнийг ялс олоод Мелекийн эмээ өгөх хэрэгтэй байна. Цааш шалгах хэрэггүй болтой. Хоёрдугаар ханху тэнд байна. Тэнд юу игээд байгаа юм болоо? Хөдөлгөөнөөс нь харахад юм идэж байгаа юм шиг байна. Ойртоод орчихыг харсан ханху гинт сандраад хойшлоод "Айн, тавьшаарай. Би чамайг гэмтээхгүй. Юу идэж байгаа юм болоо энэ хүү?" Буур гэж амандаа үс игээд жажлаад идэж идэг. Юугаа игээд байгаа юм бэ? Яагаад үс идээд байгаа юм? Тэгсэн чи өвдөж байна. Гидсмэн өвдөж байгаа болохоор хэсэг хугацааны өмнөөс гидсмэн өвдөж эхэлсэн. Навч идвэл зүгээр болно гэж номноо шүнсэн юм. Тэгэхээр ингэж л амьд гарсан байх нь. Тэрч өгөх ээжгүй. Байдгийг нь мартсан аавтай болохоор энэ хорвоод ургамал идэхээс өөр ямар ч найдвар байхгүй болсон гэж юу? Гав ганцаарахна. Битгий тийм юм. Надад юм байгаа. Имээ. Чи хим? Би бол Фринтия Ламбарди. Ойлголоо. Намайг Фриз гэдэг. Гэтэ яагаад уйлаад байгаа юм? Битгий буруугаар ойлгоорой. Зүгээр л нөгөө намайг өрөвдөж байна уу? Үгүй тийм биш. Зүгээрээ ээж асрагч хоёр минь бүгд тэгж илдэг байсан юм. Тэд намайг өрөвдмөр гэсэн. Тиймээс тэр хоёр одоо байхгүй болсон л доо. Золиг гэж жаахан үгэд байж энэ бүхнийг яаж сонсдг юм болоо? Зүрх сэтгэл нь яаж дийлдэг юм бол? Чамд асрагч байхгүй юм уу? Саяхан хөөгдчихсөн. Тэр явахыг хүсээгүй ч цэргүүд түүнийг чирээд аваад явсан. Хатан ч хэрцгий юм аа. Өмнөх амьдралд хатан тусгаарлагдсан газарт эмчгүй хоригдсноос болж үхсэн. Хоёрдугаар ханху хүмүүс хэрцгий гэж бодож байсан ч өшөөгөө л авсан нэг хэлбэр байсан. Тэгсэн чи ханху амар сэтгэлтэй. Чи надад туслах хэрэггүй. Юу? Буцааж өгч байна. Чи ч бас өгч магадгүй болохоор за дараагийн бүлэгт юу гарах нь амар сонирхолтой болгоод үлдлээ. Дараагийн партаар дахин уулзцгаая. Нэрээ та нарын комментиг та нар уншдаггүй байх гэж боддог болооч би нэг бүрчлэн уншдаг шүү. Лайка дараа саба дараарай.